За, өдрийн мэнд ерөнхий сайдаа Монгол Ардын намын хамгийн анхны дарга Солийн Данзан иргэн баян бол улс баян гэж хэлсэн. 105 жилийн дараа учир дарга үед иргэн ядуу улс мөнгөтэй Монгол Ардын намаас төсөв захиран зарцуулдаг дарга нь өнөөдөр баян болсон байна. Төрөөс баяжж, иргэд олонны чүүнд бухимдчих. Танаа намын заримчид өөрийгөө толин тараад танихаа болсон. Хөрсөн дөрөв хардаг болсон. Хөрсөн өгөө сонсдог болсон. 2016 онд Монгол Ардын нам засгийн эрх барихтаа тухайд 2 хуваагдж байхдаа хулгайгаа саяар ярьдаг байсан. 100 сая, 200 сая, 850 сая, 900 сая гэж. 2020 онд засаг авахдаа тэр бомоор ярьдаг болсон. 10 тэрбум, 20 тэрбум, 30 тэрбум. 2024 онд засаг авахдаа их найдаар ярьдаг болсон. Сүүлдээ 100 сая доллараар ярьдаг болсон. Одоо сүүлдээ хар тамхитай мафта кино шиг магадгүй килограммаар ярьдаг болох уу? Надад бол жигнэсээ майдс байна. Энэ бол та нарын хоорондоо ярьсан хуваагтлууд. Энэ Ардс намын нэг ч гүн энэ талаар огт яриаггүй. Өнөөдөр ирэх хэрэгчид та бүхэн төсөвтэй болсон танаа намын дарга нар иргэдээ сонсгоо болсон байна. Үл тоодог болсон байна. Тэнгэрт ниссэн байна. Тэгээ ер нь бол авилгалтай тэмцэнэ гэдэг бол яг нэг үлдэхэд та Монгол Ардын намынхан гишүүдэд тэмцэн гэсэн үг. Сүүлийн 10 жил. Та өөрийн намын гишүүдтэйгээ тэмцэж чадах уу? Авилгалтай тэмцэх юм дээр бодит үр дүн гаргаж чадах уу гэдэг асуудал. Төрийн өмч компаниуд төсөвтэй холбоотой, төртэй холбоотой бүх хөрөнгө гарын салаагаар захиран зарцуулдаг, урсдаг болсныг сүүлийн 2 жилийн парламент энийг хангалттай та бүхэнд хэлж өгсөн. Та залуу арай өөр арга барилаар ажиллана гэдгийг илэрхийлж байгаа. Та өөрийн намынхантайгаа тэмцэж чадах уу гэдэг нэгдүгээр асуулт байна. Хоёрдугаар ер нь бол хулгайлахгүй бол хөрөлцөн. Хулгайлахгүй бол Монгол улсад энэ бүх мөнгө хөрөлцөн. Хулгайлаад байгаа учраас хөрөлцөхгүй байна. 3.6 сая иргэд яг нэг нөхдөд дарга нарын тансаглалын үлдсэн мөнгөн дээр хариулт мөнгөн дээр амьдарч байна. Энэ тансаглалыг энэ захиран зарцуулалт хязгаар зах болдохоор намтайгаа тэмцэж чадах. 10 жилийн өмнө манай дотоодын нийт бүтээгдэхүүн 22.9 байсан шүү дээ. 5 дахь өсчөөд байна. GDP 100 их 80 руу явсан юм уу? 10 жилийн өмнө бид нэр мөнгө яаж олох уу гэж боддог байсан. Өнөөдөр мөнгө олох нь буюу бонд босгоод байна уу, санхүүжилт босгоод байна уу, хөрөнгө оруулалт татаад байна уу, мөнгө олох болцоотой болсон. Өнөөдрийн цаг. Гэтэл босгосон мөнгөө юунд ард түмнийхээ хяналтанд ор шударгаар зарцуулах уу гэдгийг ойлгохгүйгээр өнөөдөр бид нар хийхсээр байгаад хэд баян хэд ядуу гэдэг юм хоёр бүлэгтэй болж байна. Би үнэхээр үүнд эмзэг ханддаг. Тийм ч учраас би ерөнхий сайдын ажлыг аваад тэр цаг мөчөөсөө хойш би 24 хоногт уг үндсээр нь устгахын төлөө үзэл санаа үйл хэргийг чиглүүлж байгаа. Тийм учраас миний зоригт бол бүү эргэлцсэн. Миний зоригт бол эргэлцэх юм байхгүй. Тийм учраас энэ зориг үйл хэрэгт та бүхэн л хамтдаа байх ёстой. Манай Ардчилсан намынхаа дэмжих ёстой. Манай намынхаа дэмжих ёстой. Тийм учраас харин танаас би бас асуух гээд. Та намынхантайгаа тэмцэж чадах уу? Тэгэхээр чи эн чин бас л хариулах ёстой байхгүй. Бид нар одоо залуу үеийнхэн бид нар тэмцэх ёстой. Анд найз, ах トゥ, танилын нүур халуун боловч та бидний их орон ирээдүй илүү хайран байна. Тэс танил талаа харуул. Хамт байснаа ирвэл ах トゥ гээ ирвэл энэ явахгүй шүү. Тийм учраас та ч гэсэн залууны хувьд намтайгаа ахан дүүс хамааралгүйгээр авилгын эсрэг бол хинтээж тэмцэх хэрэгтэй. Энэ цагт бол бид ирээдүгэ бидний үр хүүхэд амьдрах нийгмийг арай эрүүл болгож чадна гэдэгт би эргэлздэг. Шижир гишүүнд 1 минут. Авилга хаан гэхээр ирэх барьж байгаа газар л байна. Төсвөтгөн мөнгөтэй газар байна. Төрийн мөнгөтэй газар байна. Энийг дагаж авилгал байна. Хувийн эвсдэр авилгал гэж бараг ярихдаггүй. Тэгэхээр хэн өнөөдөр төрд эзэн байгаа юм? Хэн өнөөдөр төрийн байгууллага удирдах байгаа юм? Тэр танаа намын өдөр зөвлөлийн гишүүд, баг хурлын гишүүд тодорхой тооны албан тушаалт болдог. Сүүлийн 10 жилд 60 тэрбум. За ер нь бол энэ авилгалын их үндэс юунаас эхэлсэн бэ гэхээр төрийн албан тушаалыг 60 тэрбум төгрөг худалдахаас эхэлсэн. 60 тэрбумаар авсан хүмүүс энэ мөнгөө нөхөхийг хүссэн баг. Магадгүй 600 тэрбум болгож авахыг хүссэн баг. Магадгүй 6 их найд болгосон ч магадгүй. Яагаад гэвэл би дахиад хэлье. Хулгайлахгүй бол хөрцгөр хэмжээний баялаг, хулгайлахгүй бол хөрцгөр хэмжээний мөнгө Монгол улсад байна. Үлдсэн жоохон мөнгөнд энэ 3.6 сая иргэд амьдарч байна. Сүүлийн 10 жилээр зүгээр санаандгүй байдлаар төвөр хийгээд үзэхэд 60 тэрбумын луур, жижиг дунд үйлдвэр дэмжигсэн, босрлын зээлийн сан, нийгмийн даатгалын сан, хөгжлийн банкны хулгай, ногоон автобус, ковидын худалдаа авалт, нүүрсний хулгай, мэргэжлийн элт, гайлын хулгай, төрийн өмчийн компаниуд, эрүүл мэндийн даатгалын сан, хөдөө
Ерөнхий сайд хариулъя. Захин хөгжлийн сайдаар томилогдоод би таны нэрлэж байгаа энэ боловсролын зээлийн сан, энэ ашигт малтлын бүх лиценз, газрын мэдээлэл, энэ жидүүгийн сан, хөдөлмөр эрхлэлтийн сан, нийгмийн даатгалын сан, энэ бүх мэдээллийг би шилэн government дэрнээс иргэн төлөлд 35% 7 сарын дотор хүрсэн. Төр ард түмэндээ итгэсэн цагт үрдө үрдэг. Ард түмнэрээ шүүлгсэн цагт авилгачиж ичдэг байхгүй. Тийм учраас энэ мэдээллүүдийг ил тод болгосон юм аа. Ил тод болгосон. Түүн шигэ цаашдаа энийг углуур гарan шийдэхин төлөө явна. Засгийн газар мэдээж мөрдөн шалах алба биш ээ. Хин нэгэн хүнийг шүүхээр гэн буруудан тогтоогдоогүй байхад олонний өмнө дүүжилж чадахгүй. Гэхдээ засгийн газар түүн дээр ажлын хэсэг ажлууд шаардлагатай нотлого баримт мэдээллүүдийг хуулийн байгууллага шилжүүлнэ. Тийм ч учраас шилжүүлсээр ирсэн хуулийн байгууллага яга ажлыг өгөх вэ гэдгийг шаардаж ажиллана.